Эй ёо, юу гэсэн залуус ойр бичлэгээр олцсонгүй хэдүүлээ. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ ямар бичлэг, ямар тоглоомор үзэж байна гэхээр компьютерийн тоглоом бол биш, утасны тоглоом байгаа. Ямар та бүхэн хараад мэдж байгаа PUBG Mobile буюу гар утасны PUBG гэдэг тоглоомыг тоглох гэж байна. PUBG-г мэдгүй юм бол ховор хэрэг мэдгүй байх юм бол Battle Royale төрлийн маш сонирхолтой нэгэн онлайн тоглоом байгаа. Тэгээд хэдүүлээ тоглоом руу орцгоё. Тэгээд баг жижиг танилцуулах гэх юм бол 100 хүн нэг арал дээр буун бинийг аална буу болно. Тэгээд хамгийн сүүлд тэр 100-аас ганцхан хөлдөн тэр ганцхан хөлснийг ялна гэсэн. Ийм л амархан. За тэгэхээр хэдүүлээ олон төлөө өгөхгүй шүү тоглоом руу орцгоё. За тэгэхээр өнөөдөр ямар сеттингтэр хэдүүлээ тоглох гэхээр North American server дээр учир нь би North America гэдэг болохоор ping интернет хүснэ гэсэн асуудал байхгүй. Тэгээд Erangel гэж уншдаг юм болоо Erangel гэж уншдаг юм. Erangel гэх хата хин газар тэгээд solo дарна. Solo versus squad юм уу solo versus duo хийж болно. Гэхдээ үхэл дахиж эхлүүлээл яах юм бол жоон цаг үрсэн асуудал болж байгаа. Тэгээд хэдүүлээ солоор ороод тэгээд намайг яаж тоглодог TJ яаж тоглолтыг хэдүүлээ үзцгээе. Тэгээд тоглоом орцгоё. Зя лагмаг энэ гайг байх шиг байна. Гацал масл бол гайг байх шиг байна. Пинг 20 дэх байна гэхлээр уусаа гацалт гайгүй. За тэгэхээр та нарт баг товч танилцуулга үргээд явъя. За PUBG-г дөнгөж эхлүүлээ шинээр ороход бол хүмүүс айгүй амарх юм шиг санагддаг. PUBG Mobile гэхэлэр лиз штэ. Би тоглож үзсэн 10 кил хийсэн, ийз байсан, яа амархан ялсан chicken dinner бол амархан байсан. За тэр амархан байдаг шалтгаан байгаа. Тэрэнд яагаад амархан байдаг вэ гэхэлэр дөнгөж орж байгаа хүмүүсийн цол бол bronze буюу хүрэл цолтой эхэлдэг. Хүрэл цолтой эхэлдэг. Тэгээд хүрэл цоллоос дээшиг ингээд өсөд silver, gold, platinum, diamond, crown тэр болоод ирэнгүүт таны матч хийж байгаа хүмүүс чинь таны цолтой чинь ижил төвчний хүмүүс байрлахтай ихэнхтэй. Тэгээд ирэхээр ийшээ хөдөлөө бунаа. Тэгээд ирэхээр яадаг вэ гэхээр bronze байгаа тохиолдолд таны хүмүүс цуг тоглож байгаа хүмүүс bronze юм уу дөнгөж тантай адилхан шинээр эхэлж байгаа эсвэл подууд байдаг. Bronze цолтой хүмүүсийн под гэхэлэр ялж байгаа жоохон под гэдэг мэддээд айгуус муу байдаг. За нэг тиймэрхүү тэгээ хэрэг тань тоглоол энэ таныг crown болсон эсвэл diamond болсон gold болсон байгаа үед эсрэг таны тоглож байгаа хүмүүс чинь бас адилхан gold яагаад юм бэ? Gold цолтой хүмүүс байдгаа гэсэн үг. Тийм болохоор PUBG бол тийм амархан тоглоом гэж бол би хэлэхгүй. Гэтэ тийм хэцүү тоглоом бас биш. Тэгээ таны цолноос ч хамаарат тоглоомны хэцүүг нь бол шийдэгдэгэ гэсэн үг юу нь бол миний яриад байгаа юм. Тийм болохоор PUBG бол энэ цэнгэлж заалгацсан болохоор гацаад томлоо. Нэг авчи. PUBG бол нэг тийм амархан тоглоомд бол орохгүй миний хувьд. Гэтэ хөгжилтэй тоглоомд бол мэдээж орно. За UMP-с миний хамгийн дуртай хамгийн ихэд олж байна. Яагаад дуртай вэ гэхэлэр 9 мм ордог. Тэр нь тийм ховор биш. Тэгээд айгу хурдан бууддаг. Fire rate нь хурдан болохоор ерөөсөө тулсан дайнд бол дорно. Хол руу харин бууддаг. Ингээд амархан килүүдийг бол төрүүлж буу болсныхоо ачаар бол ингээд хийж болно. Хэрвээ та өрсөлдөгчөө амархан доош нь буулгаж авъя гэж бодож байгаа юм бол бодвол юу гэсэн толгоор нь аливаалах чиглэж бодсон дээр толгоор нь буудгаад их даймаж өгнө. Тэгээд өрсөлдөгч чинь дороо унаад өгнө гэсэн. Тэгээс map-аас харах хэрэгтэй. Map-ын дээр юу гарч ирэх вэ гэхээр дайсны тэр хаана явж байгаа хайлыг энэ орчин тойронд явж байгаа дайсны аль хавьд явж гин энд явж гин үү энд явж гин үү тэгээд бас дайсанд будалцахад хаана будалцаа энэ ойр хад будалцж байгаа тэр байршлын
бас хөрхөн зааж өгдөг. Жишээлбэл одоо энд буудлаач сая. Хэн бууцсан? Өцөж хойртож харахгүй л. Хэн бууцсан бэ сая? Байдаг байгаа. Оо буруу болчихлоо. Тэгээд би та бүхэн мэддэг юм а жижигэн хүрээд явах болно. Гэтэ бүх мэддэг юм а хэлэхгүй. Яагаад гэвэл би удахгүй PUBG Mobile-ийн tips буюу PUBG Mobile-ийн жижигэн өөрийнхөө мэддэг зааврууд гэх юм уу да тийм туслах маягийн бичлэг хийх болно. Тэгээд тэр бичлэгээр илүү сайн тайлбарлаад явна. Бууны бариул бүх сентрик хийхлээр буун илүү сайн онцтой болдог ч юм уу эсвэл дээшээ онж буудгаад бэлдэг байгаа. Хаана байлдаг юм бэ? Под мод бол иймэрхүү юмд амархаа мэддэг дэмдөө тэгэл. Энэ баг подлох шүү гэсэн. Под бол нэг иймэрхүү дотор нь тэг юуч байхгүй. Би бол тийм амар проморо биш хүмүүсээ хэрвээ тэр амар тоглолт промос намайг хараад муу юм бэ гэж бодож байгаа бол би тийм амар биш шүү гэж хэлье. Ийшээ нэг баг яваад орчихлоо. Pick and fire гэж үзүүлээ. Энэ болонд л байгаа. Ийш орчлоо. Хачуу. Ната гэрнат. Нэг гэрнат байна. Ганат ингэж барьжаад яг дисрэх үед нь орохгүй бол нөгөө хүн цогцдаг. Ороод шууд хэлбэр бүүм. Чамаас жижигхэн ч гэсэн даймаж авсан байх гэж найд. Би ингэж хүн хөөж явж чад хүчдэг сул талтай. Тэнгэл харагдсан да сая. Тэгээ иймэрхүү жижигэн кил хийх юмнууд бол та нар өөрсдөө тоглоод байхад сурчин дөө. Толгороо нь өөр аяандаа л толгороо нь онлоо сурцсан мэт. 6.5 hours later. Тэгээд бас дөнгөж сурж байгаа хүмүүстэй хандчихлаа. Хэрвээ та аль буу гэж юм уу энэ газар байгаа баах юмнаас алийг авахаа мэдэхгүй байх юм бол шарлсан өнгөтэй юм аваарай. Тэр шарлсан өнгөтэй юм нь юу байдаг вэ гэхээр таны бууд хэрэгтэй юм уу? Таны энэ өөрт чиг хэрэгтэй юмнуудыг шараар тэмдэглэж үзүүлдэг. Жишээлбэл надад энэ сумны буун байхгүй болохоор 762 надад хэрэггүй. Энэ түхэн явж байна. Level 3-ын backpack. Level 2 хамгийн жижигхэн биш level 1 хамгийн жижигхэн, level 2 донд зэрэг level 3 хамгийн том дотор хорох багтаамжаар явдаг байгаа. Level 3-ын helmet юм уу малгай бол тэр damage биеийг хамгаалах protect гэх чадвараараа сайжраад мужраад явдаг. Level 3-ын нь хамгийн сайн, level 1-ийн нь хамгийн муу гэсэн үг. Гэтэ level 1 нь мэдээж ор юу ч үгүй байснаас үл дээрээдэг. Мэддэг тэр нөгөө про хүмүүс нь үдчих яах юм бол ер нь тэгээ миний яриа битийн сонсорой. Би ер нь л тэр нөгөө дөнгөшийн тоолж байгаа хүмүүстэй заах гавж байгаа. Тэгээд тэр про хүмүүст нь хандж ирэхэд бол би тийм амар промора биш шүү. Сууган бэ муу бэ гэл комментод бичих юм бол би тийм амар биш ээ гэж хэлээ та. Упс ёо. Мэп харж явчаад. Энийг гинт харсан чинь надад юу санагдсан гэж. Та нар нөгөө GTA мэдгөөж та монголчтаа саандарсаг байдаг ч тэрний яг нөгөө паркны зам шиг харагдлаа.
үзүүртэй нэг парктай байдаг. За энд бус хүмүүс баг бүгд байхгүй болчлаа дөө. Орчин тойрны газрыг хөтлөөд өгөх юм. Юунд бол одоо level 3-ын цүнх хөтөллээ. Level 3-ын цүнхийг одоо дүүрэхгүй бол алдсан байна. За энэ Quick Mag, Extended Mag хоёрын ялгааг ярьж өгье. Extended Mag нь яг өгчлөд орчуулах юм бол Extended гэж сунгасан гэсэн үг. Тэгэхээр илүү олон буюу сум ордог. Quick Mag нь болохоор илүү их сум орохгүй мөртлөө бууга аягүй хурдан цэнгэлдэг гэсэн үг. Хоёулантай тэр бэд хоёулантай нь бол хамгийн сайн хурдан цэнгэлдэг бас их сум ордог. Тэгэхээр одоо надад энэ их сумын ордог байгаа болохоор би над дээр гүд цүнхэнд шал тийм юм явж. Та нарын миний буунуудын байрлалыг харж байгаа. Тэгээ бас Pick and Fire-ийн байрлалууд энийг бол өөртөө гараараа тохируулад амархан байрлалаар сольж хэрэгтэй. Яагаад гэвэл анх дефолтоор эрэхтэй энэ доор байждаг. Тэгээд тэр гарнаас жоохон холдоод газ буугаас солиод ингээд бол аягүй их цаг ороод байдаг болохоор хэрхэн уранд ойрхон байх гад энэ дэш ингээд зөөцөн. Байшин лут орсон ороогүй хаалган онгорхон онгоог мэдж болно. Гэтэ санаатай хүмүүс бол лут хийчихэл орохдоо хаалга хааждаг. Одоо ингээд хааждаг гэсэн. Санаатай хүмүүс бол хийдэг. Санаагүй мэн мэдчих хүмүүс бол тэгээд онгорхол хаяавч. 2000 years later. Бооны скин яаж авдаг вэ гэхээр тэр нөө дроп нэг хайцнаас унж ирээд идэв. Биш тэр нөө энэ тоглоомын дроп биш шүү. Shopping тэр нэг хайцсан дэд тест юу гэж нээлтдэг лээ solars юу гэдэг хэлээ та марччих. Тэрнээс нь бууж ирдэг. Тэгээд тэрийн ихэнх нь бол мөнгөөр авдаг. Тэр мөнгөөр авах тэр хайрцаг мөнгөөр аваад бол ямар ширэггүй тэр хайрцан дотор байгаа хамгийн муу юм бууж ирдэг. Би энэ арт байгаа M416 лөө. Энэ бууны скинийг болохоор тэр нэг энэ буугаар хит буудаад хэдэн хүн алаад аавна гэсэн мэлээ. Тэрийг биелүүлж авсан. Тэгээд энэ SMG-ний UMP9 сумыг болохоор биш скинийг болохоор энэний урдных season 5 байсан баха. Season 5-ын батл байснаас авсан. Гэтэ та сайн тоглодог байлаа гэж заавал тийм гоё скин тавих шаардлага байхгүй. Хэрвээ таны скил чинь л сайн бол танд заавал тийм гоё скин шаардлагагүй шүү дээ. Нүцгэн гүйжгаад ч 10 20 хүн алдчих болно шүү дээ. Та сайн скинтэй байлаа гэж сайн бодохгүй. Бүгд depends on your skill. Тэгэхээр тэрэн дээр бол нэг заавал нэг скин бол дими мөнгөний гарцдаг. Тэр яа бусдад гоё харагдах гэж л скин авал. За тэгээ мэдээж буугүй бол хурдангүй бүгд мэдж байгаа. Яа ч нэг шингийн тавьж тоолдог байж бүр амар ярээ тоолоод ч ам цогчлаа. Би ер нь бол нэг л матчийг бүтэн тоолох хаад. Учир нь та нар мэдж байгаа л үгүй ер нь PUBG-гийн нэг матч нь 30-40 минут болдгийг. Тийм болохоор би нэг цагийн бичлэг хиймээргүй байна. Бичлэгийг нэг 30-аас хэтрүүлмээр 30 минутаас бол хэтрүүлмээр байна. Яг одоогийн байдлаар 15 минут болцсон байна. Энэ бичлэг цуврал байж магадгүй бичлэг шүү. Стриминг тэрийг одоохондоо хийх барай л болоогүй. Миний чадал арай л хөрөхгүй. Гэтэ стрим одоохондоо хийхгүй бүрд хийхгүй гэсэн үг биш. Энд нэг өсөрч гарч ирээд бодож байгаа л бас гоц юм л дээ. Түрүүн та нар харсан бол өсрээд гарч ирээд ойлж амжиг багт нь бодоод алчлаа. Гэтэ түрүүнийх бодох шиг нөө. Найзууд мэдтэй тоглохоор тэгдэл намайг хүн алсан болов под л гэж таараас. Би бол нэг подлаа л надад өгсөн хүн бол нэг под модл байх жишээ нэг юм шиг байна. Өөсөө би тийм амар биш ээ. Анх PUBG-г гардах нэг жилийн өмнө анх тоглож байсан. Тэгээд жоон тоглож байгаа. Тэр үед нөгөө хүмүүс баг тоглодог байсан, подууд их тоглодог байсан. Амархан ялаадсан болохоор зүгээр хайцсан. Тэгээд хүмүүс тоглодог болоод буцаад амар common болоод ирэх үед нь
бусаа тоглож ирсэн байдаг ба. Би энэний өмнө нэг бичлэг хийсэн баггүй бол яг ингээд адилхан юм яриад ингээд яг ингээд тоглоод тэрэн дээр би бол ялсан. Тэгээд ингээд тэрэн дээр тоглосон чинь бичлэг хийсэн бичлэг маань учир битүүлэг байдлаар устцсан. Тэгээд дахиад бичлэг хийж байгаа. Би энэ бичлэгэн дээр ярьсан уу тэр өрднөх дээр нь ярьсан уу сайн мэдэхгүй байна. Хэрвээ би ярьсан бол уучлаарай яриаггүй байх юм бол нийгмийн талаар ярих гэсэн. PUBG-г маш их донтуулдаг гэж яриад байдаг. Би энийг хин бичлэгэн дээр ирсэн болов уу? Өрднөх бичлэгэн дээр ирсэн болов уу? За ямар ч гэсэн ярьчих. Би сайн санахгүй байна. Өрднөх дээр ирсэн болов уу? За PUBG-г амар их донтуулдаг гэж яриад. Тэр бол үнэн PUBG-н даалгавар биелүүлдэг нөө читаач ингээд даалгаврууд биелүүлээл 100 даалгавар дуусчдаг. Харин PUBG дээр болохоор даалгавар биелүүлнэ гэж байхгүй матч дараал тоглоол байна, алаал байна, ялаал байна, хожигдол байна. Тийм болохоор донтуулдаг гэж ярьдаг. Тэр бол үнэн. Гэхдээ тэр бол надад бол тоглоомноос шиг шалтгааллахгүй хувь хүний тэр юунаас шалтгаалт юм шиг санагддаг шүү дээ. Би нэг жил тэгэл өмнө тоглоол тэгээ өөрөө хайцсан тэгэл буцааж тоглолол хизээ тоглохоо мэддэг, хизээ тоглохгүй байхаа мэддэг байх юм бол би нэг тэгж донтно гэж бол бодохгүй байна. Тэгэл завсар зайгүй тоглоод байхгүй бол ер нь гайгүй шүү дээ. Гэтэ хэрвээ та өөрийгөө тоглоод ер нь өдөр болгон 2-3 цаг юм уу 3-аас дээш цаг тоглож ийн гэж бодох юм бол ер нь л жоохон хязгаарлаад ихсэн дээр шүү. Тэгээд тоглоод ирэх юм бол PUBG бол аюултай жинхэнэ донтож байна гэсэн үг. Хүн хизээж өөрийгөө донтож ийн гэдгийг мэддгүү гэсэн би тийм амар мэдлэгтэй биш. Тийм болохоор PUBG-нээс боломжтой хэрэгтэй. За зинаа миний 14-өөс солилцдог юм уу? Надад чи scope би ч өргөөс дуран байхгүй юм шүү дээ. M14-нд бүрэн тоногтой юм байна. За ингээл явж та. Нэр түн сонсогдсон сайн. Тийм шүү. За ингээд тулаад бууцсан үед аль алах толгороо чиглүүлэх хэрэгтэй. Толгороо чиглүүлж ижил нөгөө нэг амар хаална. Тэгэхгүй бол төрөүний байдал дээр тэр хүн миний толгороо чиглүүлээд би хөлдрөө чиглүүлсэн бол би ингээд хөвтөж байна гэсэн үг. За би энэ юуг авах уу яах вэ? Надад снайпер надад хэрэг болох нь болно. Гэж одоо тэгэхээр надад зөндөө ингээд бид нар бүгдийг хаях хэрэг болж байна. Тэгээд снайперн дээр снайпер ч яах вэ? Энэ мини 14 бол снайпер бүрийн снайпер бол биш гэтээ снайпер гэдэг төрлийн буу тоглоод ордог байгаа. 8x дурнаас үрэлж болдог снайпер төрлийн буу. Гэтээ тийм амир снайперын жинхэнэ нөгөө оп гэж ярьдаг штэ. Жинхэнэ тэр снайперуудын чансанд бол хүрэх хэрэггүй. Гэтээ дээр 8x сүрлээд хол руу будаж болдог. Болохоор би энэ жоон дуртай гэдэг юм аа. Би энэ өрднөх тэр нөгөө нэг фейлдсэн тол дээр нөгөө M хийдэг лээ нэг снайпер үүдэн штэ 762 ордог. Тэрийг 6-7 кил хийсэн байсан. Тэгээд тэрэндээ бол үнэхээр харамсаж байна. Нэг шот өгөөд алсан тиймэрхүү юмнууд айгүй олон биз. Тэгээд даанч тэгээд тааталагдаагүй нь үнэхээр харамсалтай байна да. Нэг хүн дагаад бүгд амсан сонсогдоод байна. Чихвчтэй PUBG-г ер нь тоглох хамгийн хэрэгтэй энэ юу болж байгаа нь бүгдийн сонс тоглох юм бол аюу хэрэгтэй байна. Тэгээд номер 1 байлаарай гэх юм бол би чихвчтэй тоглох юм бол та чихвчгүй тоглож байгаас хэдэх илүү тоглоно гэдэгт бол итгэлтэй. Нэг скоптож юм шиг би түрүү red dot яс хөөхөн гарч ирсэн би. За зөө ийшээ нэг мочинко орчоод түрүүний ордныхаа юм дээр 8x дуран мураа олоо 4x 2x-тэй тоглосон юм аа.
Тэрэн дээр баахан дуран олдсон болохоор энэ дээр надад ямар ч дуран олдохгүй. Энэ бооны флаш хайдер яадаг вэ гэхээр энэ хүн л унжаад байсан юм да. Флаш хайдер нь болохоор бооны дээр нөгөө нэг галных нь гэрлийг харагддаг. Холоос бол тэр бууных нь гэрлэн харагдаад байдсан шүү дээ. Флаш хайдер тэрийг нууж өгдөг гэсэн үг. За тэгэл зооныхоо талаар одоо бол өсөө хүмүүс мэдчихэж байгаа л үү. Зооныхоо гадаа байх юм бол тэр цэнхэр зүйл ингээ таныг бүрхчих юм бол таны цус чинь багаар гүн. Тэгээд энэ цагаан circle дотор орчих юм safe zone буюу таны safe байна. Гэтэ энэ цагаан circle нь 5-6 минут байна уу 2-3 минутын зайтай жижигсэд байдаг болохоор нэг зоонд орчил тавьширч болохгүй зооноо байнга ажиглах хэрэгтэй. Энийг би хүн отож байгаа гэдэгт бол 99.8% итгэлтэй байна. Гэтэ надад гоё юм байгаасаа гэж найдаад газ очиж өгч. За ер нь бол хүлээлтэнд хүрсэн юм байна уу? За тэр suppressor-тэй хүн гадна хийж байна тэр дээрээс. Түрүүний suppressor яадаг гэхээр дууг намдаж өгдөг. Дуу сонсохдохгүй гэсэн үг. 8x дуу юм уу? Яа. Хүн сандрагаачих. Нэмэрхүү поднууд ядаргаатай юм аа ингээд хүн ингээд байрлал олцсон байх бусд хүмүүст намайг хаана юу гэж байгаа бүгдийг мэдээлцдэг. Тэгээ дотор нэг аваад ах юм байхгүй сумнаас өөр юмгүй. Түрүүн бол сандраг юу ч вэ би сайн. Сандрагlaаш намайг. Одоо ч энийг байхгүй. Над руу юу? Тэндээ нэг дуу намсах даага томроод байгаа. Тэр дуу намсагчтай нөхөр. Түрүүнийх бол снайпер бол дуураагүй AK шиг юм уу AR шиг бод дуурсан. Тэр шүршээд байна. Эний тэр цаад цахаар нь тойрччихэд ямар хон нөхдөд байлдаад байгаа юм гас анзаараад хараад. Нэг тэгэл хүмүүс байлдаж яхад нь би айж маягаад цухтаад байх дургу. Гэтэ мэдээч ин хэрэг алуулах юм дээр бол цухтахаас өөр бол байхгүй. Энд дуусна түрүүний бодолж байгаа юм. Suppressor-тайгаа. Айгүй юу болчлаа энэ талд нэг хүн байгаад байгаа тэнд нэг хүн байгаад байгаа. Талд хүмүүс байгаад. Эвгүтг байдлыг эвгүтг гэдэг шүү. За бонд бол улам ойртод байна. Одоо дэржтэл 5 хүн үлдсэн юм шүү дээ. Хүрднийх тоглолтын дээр би нэг 14-5 кил хийсэн байсан. Үнэхээр харамсаж байна 14-5 килэндээ. Оо энэ да? Найз. Гэт амархан алдчих болно. Би тэрэн дээр очиод тэр нөгөө ногоон хувцсыг өмсмөр байгаа хэдий ч ардаас урдаас тэнд байгаа хүн над дээр хүрээд ирж маадгүй. Тэр бас тэр байшин доторч надад скоп байхгүй таанч. Тэр байшин дотор. 4x юм уу 3x гэсэн бол тэр багийг би алдсан л. За өстө хэрэгтэй юмнууд ч. Йой. Лайтай юмнууд ч. Оо, юу ч хайчих та. Машин тонд дуурсан.
Энэ ч ер нь хурдан арилмаар санагчлаа. Лүүтэнд дэрэг зогсоод авах бол үнэхээр ямар шиг хэрэг байдаг юм аа. Энэ хавьд ингээд нуугдж жагаад газ төрнийхөө олсон юмнуудыг. Одоо энд бол надад панк хэрэггүй учраас ингээ харагдаад байт юм аа. Энийг хайчи 4x дуран байж хахад болно. За ингээ түрүүний 2x-ийг авчдаг гэж тэ заах. Ер нь бол миний M14 миний урдных юун дээр авцсан байсан бонус үл ялгаагүй дэжиг болчлоо. Тэр доор хүн явж исэн гэдэг тэр намайг азар хараагүй. Энэ хавьд хөвтэй дотчих магадлал өндөр. Тайсан ердөө 3 хүн үлдсэн байна. Тэр идлүү ихэнх нь явж магадгүй. Ах хэрэг арахаг бүр нөгөө нэг юу гэж ярьдэн штэ. Юу гэж ярьдаг лээ? Хашир хүмүүсүүд тийш явахгүй. Ер нь бол тоглолтын үдийд бол хангалттай лүүттэй болцсон байдаг болохоор тиймэрхүү юмнууд рүү хүмүүс л очиод байхгүй. Ялангуяа 3 хүн үлдсэн магадгүй л тотлолт. 2000 years later. Энэ байшин дотор хүмүүс кампинг хийгээд байж иж магадгүй. Тэмлэр энд ингэ нуугдчихна. Зоно төхөөдөр хэрэг яваад орчин тэр асуудал байхгүй. Яг бичлэг хийгээд тоглож байгаа ч сандраад байд юм байна. Гар мөр хөлөрч байгаа шиг. Нэг та бүгдийн цагийг ч үрээд өөрөө цагийг үрээд эрсдэл гаргаад ийм удаан тоглолцоод өгмээр байна. Ялаад дуусгач мараа. 3 хүн. За тэгэхээр энэ байшин дотор баг байхгүйсэн юм байна л да. Одоо нөө зон жижигсээ тусам энэ damage авдаг болчдөг. Тэгэхээр одоо л энэ дор хүн байх аргагүй л болчих шүүл. Харагддаг. Яаж зах тань юу ч өмнө өснөд орч. За энэ 3 бол байлдахгүйгээр шийдсэн юм. За тэг яг тэр лүүдний тэнд нэг хүн байсан. Гэтэл кил нь миний холчлоо. Одоо тэр хүн бол намайг энэ навд байгаа гэдэг бол мэдсэн. Гэтэ намайг хаана байгаа гэдэг бол мэдэхгүй хаа. Яна энэ зон татах гэдэг. 2 hours later. Энд л одоохондоо бол сейф. Атаалчаач тэгвэл би чамайг аллаа. 2 hours later. Ямар ч юм гарч ирдэг. 2 дормооргүй байна. Канадыг бол удаан барьж байгаа шийдэх хэрэгтэй гэдэг. Гэтэ би бол одоо л маш сандралтай болохоор тэгж юм барих цааш. Энэ биш үү? Хайрцаг шүү дээ. Энэ мотор цаашаа зугтчихэ.
6.5 hours later. Хэрвээ та нар хардсан байх юм бол надад яаж хэлэхтэй өгс. Тэр чулууны ард байгаа л гэж би бодож байна. Үгүй юм болов. Хэрвээ тэнд байсан бол энд байсан бол айл гэдгийг намайг будаад алдсан байгаа. Би барыг харчих шиг боллоо. GG. Доош бууцсан байсан юм дөө. За тэгэхээр иймэрхүү 13 кг-гээд easy win авчлаа. Гэтэ нэг тийм easy wish байсангүй. Жоо сандраглаа. Ялангуяа ингээд бичлэг намайг хүмүүс ингээд намайг үзэж байгаа нэг амралтаа бол гаргамаарг байсан болохоор тэгээд. За ямар ч гэсэн би бол түрүүн бол 2 тоо олчлаа. Тэгээд хоёулын дээр нь л ялчлаа. Та нарт бол анил нэг нь л орно. Тэгээд би хэлсэн өрдөнөх бичлэгийг нь харамсалтайгаар бичлэг нь устцсан ямар нэг шалтгаан одоо тодорхойгүй байна. Тэгээд энэ бичлэгийг edit хийгээд одоо ингээ оруулах болно. Тэгээд дараагийнхаа бичлэгээр илүү сонирхолтой бичлэгээр уулзцгаа. Тэгээд өнөөдөр хэдүүлээ PUBG Mobile гэдэг утасны тоглоомыг тоглоо. Тэгээд яа гэтээ бүр ингээд ялцсан чинь яг ингээд би зүгээр ингээд тоглож байхдаа нэг ялахаар нэг баярлалгүй ингээд хүмүүс юм бичлэг бичиж байхад ялцсан чинь баярлж байлаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Peace.